Өдрийн мэнд хүүхэд залуусаа 21 аймагт зураг бичлэгийнхаа хамгийн сүүлийн аймаг болох Өмнөговь аймгийн талаар төлөвлөлөхөд бэлэн боллоо. Манай Монгол улсын уул уурхайн хамгийн том бүс нутаг болох Өмнөговь аймгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж авцгаая. Харин манайхан лайк андарч, саб андарч, комент хийрээ. За ингээд тухлан сууж таалан болгоно уу. Өмнөговь аймаг нь 1931 онд байгуулагдсан Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн төвснөөс дээш 1406 м өндөрт оршдог. Аймгийн төвөнд Далан задгат хотоо Улаанбаатар хотоос 553 км-ийн зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 165,400 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Аймгийн хүн ам нь 76,000 хүн амтай бөгөөд харин малынхын тоотлого нь 1.3 сая толгоймолтой. Өмнөговь аймаг нь тэмээнийхээ тоотлогоор улсдаа тэргүүлдэг. Тус аймаг нь алдарт говь гурван сайхан уул, урд цүнгийн галб, зээмэг, цаг сүүжин гэх мэт олон зуун километр үргэлжлэх өргөн их говьудтай. Монгол улсын хамгийн дулаан бүсүүдийн нэг бөгөөд хамгийн их салхи гэдэг нутгаа. Үн түнчлэн манай Монголын хамгийн том уул уурхай бүс нутаг бөгөөд Монгол улсын эдийн засагт маш том чухал үүрэг гүйцэтгэдэг аймаг байнамаа. Өмнөговь аймаг нь 15 сум 59 багтай. Энэ аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт байрладаг бүгд найрамдах хятад ард улстай. Хилэлтэйг баруун талаараа Баян онгор, баруун хойд хэсгээр Өөрөнгө, хойд талаараа Дундгой, зүүн талаараа Дорноговь аймагуудтай хилэлдэг. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллага 101 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 25, хувийн эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14, эм анган нийлүүлэгдэв 4 тус ажиллаж байна. Энэ аймагт 5 толгой, оюутлогой, нарийн сухат гэсэн стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газар тогтоогдсон. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс нь дурдвал оюутлогой 5 толгой, Эрдэнэс 5 толгой компани, Энерги ресурс, Мөнх ноён совраг, Олон овоот, МАК, Чинхуа МАК, Саус Годисинц, Өсгөцөөс, Терра Энержи гэх мэт компаниудад үйл ажиллагаагаа явуулдаг байх нэ. Аймгийн уур амьсгалын тухайд байгаль цаг уурын хувьд эрс дэс их газрын уур амьсгалтай өвөлдөө хасахороос хасах 30 градус хүртэл хүдэрдэг. Дулааны улиралдаа нэмэх 30-аас 38 градус хүртэл халдаг. Салхины хурд нь 5-аас 15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүртэл шуурдаг. Өмнөговь аймаг нь нүүрс зэс алтны томоохон урдуудтай 253 төрлийн говийн урмал ургадаг. Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байваа. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учраас 40-оос 60 мартай 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-аас 10,000 тэмээгээр жин тээж хойд хилийн бүс хүртэл 2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос түүхийд малын тэжээл өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг тэмээн жингээр зөөдөг байсан. Өмнөговь аймаг нь Монголын хамгийн өндөр орлоготой төсөв бүрдүүлдэг аймагуудын нэг юм аа. Гэсэн ч уул уурхай хамаарал өндөр байгаамаа. 1954 онд Өмнөговьд автобаз анх байгуулагдаж тэмээн жинг халсан. 1957 онд Улаанбаатараас Далан задгад анхны нисэх онгоц бууж 1966 оноос хойш байнгын нислэг өгүүлдэх болсон. Тус аймаг нь 1943 онд Алтан гац одонгоос шагнагдсан байх нэ. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар далайн түвшнөөс дээш 1300-аас 1600 м өндөрт оршино. Энд алтай нурууны өргөжлөл 3 сайхан, Сэврэ, Ноён богд, Номгон тост, нэмэгт алтан нуул, Гэлбэнт зэрэг далайн түвшнөөс дээш 3000 м хүртэл өндөр өргөцсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн хонгорын хэдэн 100 км өргөн галб бордсон зээмэг, цаг сүүжин алдартай говьуд байдаг. Мөн тус аймагт хадад, нэмэгт, зөөлөн, ингэр бүлийн, тахилт зэрэг олон хүүтэн аршаан, илгэн салхитын зэрэг халуун аршаануудтай. Тус аймгийн нутаг дэвсгэрт зис, тугалаг, чулуун нурс, төмрийн өдөр, гантэг, хайлурж унш, цасан ба хутаат болоор зэрэг байгалийн ашигт малтмалууд их байдаг. Энэ дундаа манай Монголын хамгийн том нүүрсний урхай болох 5 толгойн чулуун нүүрсний орд байдаг. Энэ 8.5 тэрбум тонны нөөцтэй дэлхийд бараг эхний 10 дугаарыг орох хэмжээний тийм том мөн зэсийн оюутлогоо гэдэг манай Монгол улсын эдийн засагт хамгийн том татвар төлдөг зэс
Улсын уурхай байдаг. Энд манай монголчууд толноор ажилладаг тийм сайхан уурхай байгаа. Тусаа аймгийн Амтан ургамлын тухайд ган халуун тэсвэртэй, шим тижэл сайтай, жижиг навчт тачир ургамал гололсон 253 төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэрж мэдэг зэрэг олон төрлийн эмийн ургамал илбгээ. Хармаг, гоёо, цүлгэр зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургадана. Амьтны тухайд хар сүлт, цагаан зэр, шилүүс, үнэх, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргал, мазаала, янгар, хавтгай зэрэг хоовор амьтад бий. Тусаа аймагт ерөнхий боловсролын 22 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Энд нь 14,000 гаруй сурагч суралцдаг байх нэ. Мөн Түнчлэн аймагт политехникийн коллеж хүртэл бий. Өмнөговь аймаг нь Монгол Улсын хамгийн өндөр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй уул уурхай давмгайлсан эдийн засгтай бүс нутаг юм аа. Аймгийн эдийн засаг нь уул уурхай, мал аж ахуй, үйлчлэгээ, аялал жуулчлал зэрэг хэдэн салбарт тулгуурладаг. 2024 оны байдлаар Өмнөговь аймгийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 4,579 тэрбум төгрөг. Энэ нь Америк доллараар 1,2 тэрбум Америк долларт хүрсэн. Энэ нь Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй аймаг байна. За бас нэг сонирхолтой юм бол Өмнөговь аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 17,300 ам доллартай тэнцдэг байх нь. Одоо манай улсын дундж одоо бус аймагудаас ингээ харьцуулах юм бол 3 дахин өндөр үзүүлэлт байх нь. Түрүүн хэлсэнчлэн Өмнөг аймаг нь Монгол улсын уул уурхай гол бүс нутаг бөгөөд томоохон уурхайнууд ажилладаг гэж. Одоо энд оюутлахай дэлхийн хамгийн том зэс алтны ордууд энд байдаг. Тэгээд одоо үйл ажиллагаа үйлдвэрлэлээр хийж байгаа. Одоо гүний уурхайг ашиглаад эхэлж байгаа энэ Өмнөговь аймгийн цогцлцын сумд байдаг. За мөн 5 толгой нь Монголын хамгийн том нүүрсний орд. Эндээс одоо коксч нүүрс бүгд найрамдах талаар улс руу экспорт нь гаргадаг. Дуудахгүй төмөр замынхаа холболтыг хийчихвэл төмөр замаар гаргана. Одоо бол машин тээврээр явуулж байгаа. 2024 оны байдлаар Монгол улс хятад руу 80 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ жил 2025 онд 100 сая болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна лээ. За Өмнөговь аймагт байгаа тэр уул уурхай одоо нийтдээ 17,000 гаруй хүмүүс ажилладаг. Үүний 60% нь Өмнөговь аймгийн иргэд байдаг байна. Өмнөговь аймгийн ядуурлын түвшин нь 11,8%. Энэ нь Монгол улсын хамгийн бага үзүүлэлт. Харин манай улсын хэмжээнд ядуурлын түвшин 27,8%. Энэ тэгэхээр нэлээд өндөр үзүүлэлттэй байна. Тэгэхээр Өмнөговь аймгийн иргэд бол ядуу хүмүүс байдгүй аймаг байна. Өмнөговь аймгийн ирээдүйд хийх ажлын төлөвлөгөөг нь ярьж өгье. Аймгийн эдийн засгийн ойрын ирээдүйд дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулах төлөвтэй байгаа юм байна. Аж үйлдвэр, уул уурхай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх. Энд нь одоо уул уурхайд нь зис боловсруулах, галт боловсруулах гэх мэт үйлдвэрүүд барих юм шиг байгаа. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэмэн өртөг шингэсэн байдлаар боловсруулах гэж байгаа юм байна. Аялал жуулчлал, гадаадын жуулчдыг татах, эко аялал жуулчдыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна. Өмнөговь аймгийн 9 гайхамшигыг ярьж өгье. Нэгдүгээр хонгорын элс. Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэрвэ, Номгон, Зөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эздэг. Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баян бүрдүүдийн нэг тооцогдох юм аа. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн шургуул, тал гашуун, адаг гашуун, талын цүнхэл, хоохрын тээг, хун нуурын шал, харын бом, шар хулсан зэрэг, хулс, ширэг, зааг, сундуул, хужир бүх сонин төгстэй хотгор газар юм аа. Элсэн манхан Ёроолоосоо дээд оргил хүртэл 10-аас 195 м хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим мэгч лимит аваа гардаг. Үүний тод жишээ нь хонгорын гоолын дуут манхан юм аа. Энэ нь салхинд элсийн маш нарийн ширхгүүд хийс сарнин цахилгаанжаад түүний эрг сөрөг цахилгаан цэнийг үрэлцснээр одоо иймэрхүү чимээ гардаг байна. Хонгорын элсэн шов хоройтой үргэлжсэн алтан шаргал уул бий болгож ар Ёроолоосоо урсгал болоод ногоон зүлгтэй. Түүнийхээ өвгөр мас сүрэг налайн бэлчиж адаг цагаан нуурын усны шувууд гангалдан чухамд нүдийг учралсан сайхан нутаг юм аа. Хоёрдугаарт Баянзаг
Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгаль түүх археологийн шинжилгээ ухааны нэг чухал дурсгал уул мөр олдууруудыг харьцангуй сайнаар хадгалж үлдсэн Арц богд уулын дагуу уудан мөндөд орших бөгөөд Баянзагаас өнөө хүртэл хүн төрөлхтний эртний түүх археолог, палеонтолог чухал ховор олдуурууд олдсоор байгаа нь түүхэн чухал газар байна юм а. Тиймээс Монгол орон төдийгүй дэлхийн нийтэд алдарсан нэм чухал газруудын үнийг Баянзаг гэж нэрлэсэн. Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн Монгол улс 9 гайхамшигт тодорсон Баянзаг нь амьтан ургамлын түүхэн чухал байр суурь эзлэх нэгэн үеийн томоохон төлөөлөл болох одоогоос 60-аас 100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг хөрвөлийн томоохон нээлт болсон юм а. Эндээс дэлхийд хамгийн анхны доторх хөврөлд дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг хөрвөлийн өндгнүүд олдсон дэлхийн шинжилгээ ухааны түүхэн томоохон нээлт болсон юм а. Баянзагт нь маш их үлэг хөрвөлийн яс өндгнүүд олдж ирсэн манай Монголын маш гоё газрын байгаамаа. 3 дугаарт говь гурван сайхан Ёлын ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 км зүүн сайхан ууланд байрлалтай. Говь гурван сайхны байгалийн цогцлборт газрын аялал жуулчдын бүсд багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм а. Ёлын амыг 1965 онд дархан цаасд газар болох ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарснаар говийн экосистемийг хамгаалах асуудлын үндсэн тавигдсан бөгөөд 1993 онд Ёлын амын дархан цаасд газрыг өөрчлөж 1993 онд байгалийн цогцлборт дархан цаастай газар болгосон байх нэ. 1993 онд говь гурван сайхны байгалийн цогцлбор газар болгон өргөгдсөн байх. Хэрмэн цав. Энэ 3 тис сумаас баруун хойш Тостын уулын ор хоолойд сумаас 150 км-ийн зайд орших маш үзэсгэлэнтэй хайлаас тоороо сухаа бүхий баян бүртээ мөн палеонтологийн ховор олдуур дээд цэрдийн хурдсаас тогтсон газар нутаг юм а. Энэ газар нутгаас Тиранозавр, Забралож, Тарбозавр, эвэрт үлэг хөрвөл гэх мэт үлэг хөрвөлийн яс олдсон. Зулгнайн гол Алтан уулын баруун суганд орших талын хайрганы адгаас их аван үзэсгэлэнт баян бүрт юм а. Голын голдрол зигс сухай чихэр өрс илбэг ургана цаг товцог жиг тоорой хайлас зэрэг илсэн махнуудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнтэй газар юм а. Ноён богд Толь хад нь саран хөндий, гурван төшөл ханы хил, цагаан хааны агуу гэх мэт ноён сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнтэй газрууд оршино. Энэ Толь хот гэдэг нь ноён сумын нутагт байдаг юм билээ. Яг би өөрөө очиж үзэж ирсэн. Ингээд харахад яг тийм толь шиг. Тэгээд тэнд хүн өөрийгөө харж болно. Эсрэгтлийнх нь уул нарагддаг. Эртээрүүд бол бүр гоё байсан юм билээ. Тэгээд нэг имтрээд нэг жоох муу болсон юм билээ. Алгуй улаан цав, Сэврээ хайрхан Тогоон Төмөр хааны ордны суурь, Яншил Зандан мод гэх мэт цогтоо Мандлоо сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд үлэг хөрвөлийн олдуур басын газарт олддог. Галбын гурван хид Хан богд хайрхан Ундайн гол, Хөндлөн цохоо, Ловн чомбын агуй, Мэлхий цохоо, Гурван зээрдийн ав. Шарт цавын үлэг хөрвөлийн мөр зэрэг Хан богд Мандаа сумын нутагт орших энэ нутгууд бас үзэсгэлэнтэй сайхан. Сангийн далай хід 1707 онд Үйзэн сарав гэлэн суурин тавьсан. 1772 ба 1835 онуудад баригдсан чогчин сүм дүүнхэр дуган зэрэг 9 гол дугантай далайг харьцах нь 90 м хэмжээтэй хөх доосон хэрэмтэй энэ хүү хід нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд энэ нь Өмнөговь аймагт өнөө хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн цорын ганц хід байх нэ. Ноён Сэрвээ хийцийн мөнгөн эдлэл. Сэрвээ сум нь улс даяар алдартай мөнгөн эдлийн Ноён Сэрвээ хийцээр гайхагдсан үе үеийн уран дарахчууд төрүүлсэн өлгийн нутаг билээ. Энэхүү халахад алдартай хийц өнөө хүртэл үе дамжин уламжлагдаж ирсэн юм а. Монгол улсын хэмжээнд Дарганг, Ноён Сэрвээ хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Үүнээс Дарганг хийц нь хиймэл хийтэй, нэмгэн орц багтай байдаг мөнгөний хэмжээ. Харин Ноён Сэрвээ хийцийн мөнгөн аяыг утас сувмалын аргаар хийдэг. Гол онцлог нь зузаан орц аримтай, эдлэгийн удаантай, дээр үе уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай байдаг. Ноён Сэрвээ хийцийн гарын аяганд 32-оос 35 лан, дунд гарын аяганд 17-оос 20 лан, жижиг аяганд 8-аас 10 лан мөнгө ордог байх нэ. За ингээд Өмнөговь аймгийн 9 гайхамшигын талаар ярьлаа.
Өмнө Говь аймгийн талаарх тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За, дараа уулзтлаа баяртай манайхаа.